はい、じゃあこれで日本語の勉強が始まります。За, хичээл эхлүүлээ да хүүхдүүд ээ. За, өнөөдөр унших дасгал хийн бүгдээрээ. Унших, сонсгол сайжруулах, хэллэг сайжруулах дасгалаа хийнэ. За, эхлээд сэдвээ сонсчээ. Тэгээд бүгдээрээ дараа нь уншина. А сонсож байхдаа яаж унших вэ гэхээр яг хэлж байгаа үгнүүдийн дагуулад хараад байгаарай заа юу. Энэ инх маглаа бямб цогт гэж танаа ингэ өгд юм уу? Тийм их төвшин штэ. Ой, их яагаад энд дөнгөс ороод ирж байгаа юм бол? За андуурсан байлгүй дээ. За. За хий одоо сонсон шүү. Маш анхааралтай сайн сонсон шүү. Окей. かぼちゃん、日本の秋へ。日本にやってきたかぼちゃんはいろいろなところを旅します。季節は秋です。楽しみだな。葉っぱが赤い。きれい。かぼちゃんはびっくりしました。焼き芋、おいしそう。町にはかぼちゃのお菓子が並んでいます。あれは何だろう。ハロウィンのイベントです。通りはハロウィンの服を着た人でいっぱいです。みんなかわいいなあ。ハロウィンの日は渋谷の街は人でいっぱいです。次はどこに行こうかな。かぼちゃんの旅は続きます。За тэгэхээр ийм кабочан нихонно акие гэсэн сэдвтэй. За багш нь энд та нарт уншихад хялбар болгоод юу яагаад вэ? Өгнүүдийн жоохон зайтай болгоод өгье. Шимас кисэцва аки дэс тамошимитана акакека биккури шимашта. Нандаро эбето дэс торивано букварте. За тэгээд багш нь уншаад та хэдэд орчуулад өгнө. Тэгээд та хэд утгыг ойлгочоод за тэгээ бүгдээрээ ахад унших дасгалаа хийнэ. За. Өдөр чи дөрвөн хүүхэдтэй хичээлэх нэ. За. Кабочан нихонно акие. За амар жаргал одоо орж ирж байгаа юм. Амар жаргал. За. Хай. Кабочан нихонно акие. За, кабочан гэдэг нь болохоор хулуу гэсэн үг. Кабо гэдэг нь хулуу. Хулууг мэдхүү? Мэднэ нөгөө юм шарангөтэй. Улбар шарангөтэй Халлоуины үеэр бас хэрэглээд идэг тийм ээ. За, кабочан гэхээр хулууг хэлж байна. Нихонно акие. Японы аки ва нан desu ka? Аки. Юу лээ? Акигийн үйлдвэр. Намар гэсэн үг шүү дээ тийм ээ. Намрын үйлдвэр. Намрын үйлдвэр. За. Тэгэхээр хулуу Японы намарт ирлээ гэсэн утгатай сэдвтэй ийм зохиол ахнэ. Кабочан нихонно акие. Кабочан гэдэг нь хулуу гэсэн үг гэсэн тий. Кабо гэдэг нь хулуу байхгүй юу? Тэгээ энэ нөгөө хулуугаа ингээд хүүхд маягаар төсөлдсөн байгаа. Тийм учраас чан гэж байгаа.
Тэгээд Кабо-чан. За, НихонにやってきたКабо-чанは いろいろなところを旅します. За, Японд одоо айлчлан ирсэн хулуу янз бүрийн газруудаар аялаж байна. НихонにやってきたКабо-чанは いろいろなところを旅します. 季節は秋です. За, улирал нь бол намар болж байна. 楽しみだな. Хөгжилтэй байшгүй, сайхан санагдаж байна гэсэн үг байна. 葉っぱが赤い. 赤いは何ですか? 赤い. Улаан, зүйтэй. 葉っぱが赤い. За, хаппа гэдэг нь навчиг хэлж байгаа. Навч. Навчнууд улаан байна. Кирэй. Ямар гоё юм бэ? Ямар үзэсгэлэнтэй юм бэ гэсэн. Кабо-чан ва биккури шимашта. За, хулуухан гэж орчуулж болно тийм ээ. Хулуухан маань маш их гайхлаа. Биккури шимашта. Гайхлаа гэсэн үг. За, якимо ойшсоо. За, якимо гэдэг нь имо гэдэг нь болохоор чихэрлэг төмсийг хэлдэг. За, чихэрлэг төмс гэж нөгөө гадуураа юм нэг жоохон нил ягаан өнгийн дүү юм шиг хайлстай тийм төмс гэдэг мэднэ үстэй та хэд гонцгой. За, Монголын дэлгүүрүүдэд ч гэсэн зарагддаг чихэрлэг төмс. За, чихэрлэг төмсийг имо гэж хэлдэг. Имо. Якимо гэхээр шарсан чихэрлэг төмс гэсэн үг. Тэгэхээр Японы гудамжнуудад одоо нөгөө манайхнаар бол ингээд 100-нд одоо бид нар ингэдэг штэ 100 ингээд нөгөө гэр бүлийнхэнтэйгээ аяллаар явж ороод ингээрээ нөгөө нэг хорхог морхог хийж байгаа галны доор ингээд төмс булж иддэг үү та нар? Иддэг. Аха, галын үнсэнд ингээд төмс булж иддэг штэ. Тэрэн шиг Японд ингээд гудамжнуудаар нь энэ чихэрлэг төмсийг тийм 100хан дотор ингээд шарчсан зараад явж байдаг байхгүй. Тэгэхээр якимо гэдэг нь болохоор шарсан чихэрлэг төмс гэсэн утгатай. Ойсоо гэхээр амттай харагдаж байна шүү гэсэн. Тэгэхээр шарсан чихэрлэг төмс амттай харагдаж байна. Мачи ни ва Кабо-чан но окаши га наранде имас. За, хотод хулууны окаши гэдэг нь жимс гэсэн үг. Окаши. Жимс биш, жигнэмэг гэсэн үг. Окаши. Тэгэхээр хулууны жигнэмэг наранде имас. Зөндөө өрөөстэй байна гэсэн үг. Хотод хулууны жигнэмэг олноор нь өрсөн байна гэсэн үг. Мачи ни ва Кабо-чан но окаши га наранде имас. Аре нандаро? Юу вэ? Тэр чи одоо юу юм болоо? Харавин но ивенто дес. За, энд бид нар нөгөө катагана дээр үзээгүй хоёр үсэг байна тийм ээ. Энэ болохоор ро үсэг. Ро. Нөгөөх нь н. Нөгөө ямар ч эгшиггүйгээр ганцхан гээгүүлэгч үүдэг тийм ээ. Энэ тэр үсэг. Аха. Харавин но ивенто дес. Халлоуины баяр байна. Тори ва Харавин но фуку о кита хитоде иппай дес. За, тэгэхээр гудамж талбайнууд Халлоуины одоо Халлоуинд зориулсан хувцас өмссөн хүмүүс олон байна. Минна каваина. Бүгдээрээ ямар хөөрхөн юм бэ гэсэн үг. Каваи гэдэг нь хөөрхөн гэсэн үг. За. Халлоуин но хи ва Шибуя но мачи ва хитоде иппай дес. За, Халлоуины өдөр. За, энэ Шибуя гэдэг нь болохоор энэ хотыг хэлж байгаа. Шибуя но мачи гэхээр Шибуя хот гэсэн үг байна. Шибуя но мачи ва хитоде иппай дес. За, хүн маш их байна. Халлоуины өдөр Шибуягийн энэ гудамж, энэ талбай хүнээр одоо олон хүн байна. Олон хүн бужигнаж байна гэсэн үг байна. Цуги ва доко ни ико кана. За, дараа нь хаашаа явд юм блэ? Кабо-чан но таби ва
Сузукимас. За хулууны аялал цаашид үргэлжилнэ. За ийм одоо зохиол байгаа. За унши эхлээс нь бүгдээрээ. За уншаарай. 가보장, Мгм. 가보장, 니본노, Нихонно. 니혼노, Мгм. 아키히. За энийг яаж уншина гэлээ багш нь? 이게 Эгээр уншина гэсэн тийм ээ. Аки э. 좀 더 길게 넣으신. Ааха. Зүйтэй. За эхний өгүүлбэрийг тэргэл уншия. 니혼니 Мгм. 자택이다. Ятте. Яа гэсэн. Ятте гита. 가바장과 Капо чанва. 가보장과 Мгм. 이로이나 Аха. 답이 맛있다. Таби шимас. 답이 심하스. Таби шимас. За амар жаргал. 자, 기세주와 Мгм. 아기 Мгм. Кисэцува акидес. За дараагийнх нь үгийг уншиж. 단어심이 Мгм. 단어심이 다나. За зүйтэй. Танаа. Таношими дана. За дараагийн өгүүлбэрийг оргилот. 하추바, Хаппа жижиг цүү байна тийм ээ. 이면 하빠, Мгм. 하빠가, Мгм. 아카이, Ай. 기 үжилүүлээд хэрэг чинь. Мгм. Ре. 기레이, 아, 기레이. За 이제 카보창. 가바샹, Ахад хэлтэй 카보창. 가바샹, 카보창. 가바샹와 와. 비쿠리, 비꾸리. 시무시타. Шимаста. За сайн байна. За дараагийнх нь цема. За цема уншаарай. Цема байгаа үстэй. Байна. За цема уншаарай. За ой. 제 말에 미긴 아직 두개. Тийм үү. За тэгвэл Нанди Эрдэнэ. бусад хичээлдэр ч гэсэн миг нь ажилтдаг гэдэг. 야키모 아우시 Яки имо. 야키 이모 Аха. 아이시소 Со. Со. Байвал уртаар дууддаг тийм ээ өмнөх үсгээ. Ойсо. За цааш нь. Мачинива. Вагараа уншина. 와치니와 Аха. 카푸치노 Капочано. 카파차노 Мгм. 오카시카 Аха. 나라 Мгм. 나랑 데 Мгм. имас За зөв. Наранде имас. За тэргэл. Мгм. 아래와 난다로 Нандаро. Мгм. За энэ Харoween. 하로윈노 Мгм. 하로윈노 Мгм. 이벤
Ибенто дэс. Ибенто дэс. За инхтэмэл уншаарай. Та Тори ва над микроно чанга болгоороо сонсохдохгүй болоод байна шүү. Микрон ч сонсохдохгүй болчлоо. одоо сонсогдож байна уу? За одоо муухан сонсогдож байна. Яг ч За. За Тори ва за энийг Halloween гэж уншина гэсэн тийм ээ. Halloween. Но. Фуку. Ой чи үлээ. Фуку. Шимашта. Кита. Кита. Би өөр хэсэгт хамтарчлаа. За кита. Хүү. Хи байгаа зүтэй хи. Хито. Дэ. Ипай. Ипай. This чи на микроноор чангалахгүй л айгүй аяархан сонсогдож байна. За амар жаргал. За. Минна каваина. Минна каваина. Каваина. За дараагийн үйлдвэрийг асуусч. Halloween. Но. Хива. Шибуя. Шибуяно. Мачи. Ну хитоде. Зүтэй хитоде. Пай. Дэс. За сайн байна. За нанд эрдэнэ. Тугива. Докони тусна ико кана. Докони кино. Ико. Энэ хараа доко гэж нэг үг. Ни гэдэг нь нэг нөхцөл. Тэгээд ико гэдэг нь нэг үг. Кана гэсэн нэг үг байгаа байхгүй юу? Тэгэхээр цуги ва докони ико кана гэсэн үг байна. За оргилоод. За. Хансан тэрдээс үү? Эндээс унших нь. Та бо кабочан. Бочан но. Баwa. Таби. Абиwa. Чудрийн үдүгэн. Чузугимас. Чузукимас гэлдэ. Чузукимас. Чузукимас. Зүйтэй. За ингэж унших юм. За ахад бүгдээрээ эхнээс нь
За багш нь нэг өгүүлбэрээр нь уншиж өгнө. Тэгэхээр та хэд яг дагаад хэлэх шүү. За Кабо-чан Нихон но Aki. Кабо-чан. хэлээрэй. Чан Кабо-чан Нихон Aki. Aki. За бүгдээрээ яг зэрэг хэлээ явна шүү. Nihon ni yatte kita Kabo-chan wa Nihon ni yatte kita Kabo-chan. Kabo-chan wa Iro na tokoro o tabi shimasu. Iroiro Tokoro o tabi shimasu. Яасан хөлтүүд ээ? Tokoro о tabimasu. tabi shimasu. Tabi tabi shimasu. Kisetsu wa aki desu. Kisetsu wa aki desu. Tanoshimi da na. Zuttai. Happa ga akai. Kirei. Kabo-chan wa bikkuri shimashita. Kabo-chan wa bikkuri shimashita. Za zuttai. Yakiimo oishishou. Machi ni wa Kabo-chan no okashi ga narande imasu. Machi ni wa Kabo-chan no okashi ga narande imasu.あれは何だろう。ハロウィンのイベントです。イベントです。氷はハロウィンの服を着た。氷はハロウィンの服を着た。人でいっぱいです。みんなかわいいな。かわいいな。ハロウィンの日は渋谷の街は人でいっぱいです。次はどこに行こうかな。Kabo-chanの旅は続きます。За одоо бүгдээрээ одоо нөгөө Япон имэгийн уншсныг сонсъё. За. レベル1。かぼちゃん、日本の秋へ。 За бүгдээрээ зүгээр сонсоорой. 日本にやってきたかぼちゃんはいろいろなところを旅します。季節は秋です。楽しみだな。葉っぱが赤い。きれい。
かぼちゃんはびっくりしました。焼き芋、おいしそう。町にはかぼちゃのお菓子が並んでいます。 Үжиг талаад штэ. あれは何だろう。ハロウィンのイベントです。通りはハロウィンの服を着た人でいっぱいです。みんなかわいいなあ。ハロウィンの日は渋谷の街は人でいっぱいです。次はどこに行こうかな。かぼちゃんの旅は続きます。 За ийм хөөрхөн одоо хулууны тухай их байна тийм ээ. За одоо бүгдээрээ ахаад нэг их сонсоод байна. За үлээж байгаа. За ингээд иймэрхүү төрлийн их сонсохоор хурдан уншиж чаддаг болно. Үгнүүдээ шинэ үгнээс чинь одоо юу нэмэгдэн тийм ээ. За тэрнээс гадна сонсгол сайжирдаг ийм олон талын одоо нэг давуу талтай үр дүнтэй дасгалууд байдаг. Багшаа Ой. би нэг амар гоё Play Store-с нэг Япон хэлний нэг анхлан суралц өгтүүд нэг үлгэр байдаг гэхгүй юу? Тийм үлгэр болоод. За. Эндээс аюу нэг дээр нэг үхтийн яг ингээд уншингаа аюу амархан сонсгол сайжиртай могч би бодсон. За сайн байна. За чи тэр аппликейшныхаа нэрийг нөгөө ангийнхаа Япон хэлнийхаа групп дээрээ тавьчаарай. Тэгээ бусад хүмүүс хараа яг ингээд тэргэл шиг өөрсдөө бие даагаад тийм ээ. Одоо багш нь энэ 40 минутын хугацаанд та эдэд хүссэн болгоны чинь зааж өгөхөд хүндрэлтэй штэ багтахгүй цаг нь. Тийм учраас өөрсдөө бас бие даагаад эрэл хайгуул хийгээд сурсан мэдснийгээ бусдтайгаа сайн хуваалцах хэрэгтэй шүү. За тийм учраас одоо тэргэлийн тэр тавьсан аппликейшнийг бүгдээрээ бас суулгаж авч агаад хэрэглээд үзээрэй. Ер нь бол илүү цагаар бас өөрсдөө бие даагаад ингээд сурах чинь илүү их хурдан үр дүнд хүрэх шүү хүмүүдээ. За дараагийн мэн унших их болохоор ёму гэсэн үг байна. Ёму. За энэ нь болохоор унших гэсэн утгатай үг байна тийм ээ. Унших. За тэгэхээр энэ ихээ бүгдээレベル0読む公園でカフェで電車でホームで桜の下でトイレで一人で二人でみんなであなたはЗа ийм сэдв байх нь тийм ээ. За энд яг энэ хэний дүүн цуг хичээл хийж байгаа юм. За анатава гэж хэлсэн.
Амар жаргалын дүү. Амар жаргалын дүү эдэн настай. Одоо 3 хүрэх гэж байгаа тий. Манай охиноос арай бага юм бэ. За. За тэгэхээр эхнээс нь багш нь хэлээд та хэдэд орчуулад өгье. За юм уу гэхээр унших уу гэж асууж байна тийм ээ. Унших гэсэн үг байна шүү дээ юм уу. За ер нь бол доор нь дандаа шинэ үгнүүдийг бичсэн. Гэрийн даалгавар та хэд шинэ үгнүүдэд дэвтэр дээрээ түүж бичин шүү. Тэдэн мөр гэхгүй. Жишээлбэл coin day гэж ард нь орчуулгыг бичнэ гэсэн үг. За тэгээд coin гэдэг маань болохоор цэцэрлэгт хүрээлэн гэсэн утгатай үг. За day гэдэг нь болохоор дэтэй нөхцөл. За багш нь ингээ өнгөөр ялгцсан байгаа. Та хэд ойлгоход амар гэд. Тэгэхээр coin гэдэг ягаанаар бичсэн нь болохоор цэцэрлэгт хүрээлэн гэсэн утгатай байна. Day гэдэг цэнхрээр бичсэн нь болохоор дэтэй гэсэн нөхцөл гэж ойлгох юм тийм ээ. Coin day. Тэгэхээр coin day юм уу? Цэцэрлэгт хүрээлэнд уншдаггүй гэсэн асуулт гэсэн үг байна. За дараагийнх нь болохоор за кафе day. Кафе. За кафе гэх юм бол нөгөө кофе шоп, кафе хэлдэг байна. За энэ үгийг бид нэр одоо уншиж чаддаг болсон тийм ээ. За энэ day гэдэг нь бас дэйтэй нөхцөл гэсэн үг. За кафед ном уншдаггүй гэсэн асуулт одоо утга байна. Деншаде. Деншава галт тэрэг гэсэн үг байна. Денша галт тэрэг. За тэгээд дэ нөхцөл тийм ээ. Галт тэрэгэнд. За дараагийнх нь хоомүдэ. За энэ хоомү гэдэг нь болохоор энэ одоо галт тэрэг явдаг галт тэрэгний буудлын хүлээх тавцан гэж байдаг тийм ээ. За тэр тавцанг хоомү гэж хэлдэг байна. Сакура но штаде. Сакура но штаде. За сакура бол одоо Японы их алдартай цэцэг тийм ээ. Япон бол сакура гэж ярихаар хүн болгонд Япон бодогддог. За 3 сарын сүүлээр ургаад 4 сарын ихээр унцдаг ийм онцлогтой цэцэг байдаг. Сакура цэцгийн тухай багш нь ярьж өглөө. Өгсөж нөгөө Японы талаар нөгөө хэзүүлэн нөгөө нэг юм Ааха. өдөр гарган ганц тэгээд нөгөө Тийм. Японы талаар нэг танилцуулах юм чинь. Тийм. Тэгэхээр одоо бол 5 сар гарцсан. Одоо ямар ч сакура байхгүй. Бүгд унаад дууссан. Хамгийн удаандаа нэг 14 хоног л үргэлжилдэг. Тэгээ унцдаг. За сакура цэцэг болохоор модноос ургадаг юм цэцэг байгаа. Тэгэхээр сакура цэцгийн модон доор гэсэн үг байна тийм ээ. Сакура но штаде. За цүгийва тойрэдэ. За тойрэ гэдэг нь бийц хөрөөг хэлж байгаа. За бийц хөрөнд. За зарим хүмүүс бас бийц хөрөөндөө одоо ном сэтгүүл сонин авч ороод уншаад идэг тийм ээ. Тэгэхээр бийц хөрөөндөө уншдаггүй гэсэн үг байна. За дараа нь хиторидэ. За хитори гэдэг маань болохоор ганцаараа гэсэн хүнийг тоолох одоо нэг арга байхгүй юу. Тэгэхээр бид нар эх хичээлээс хүнийг яаж тоолдгийг гэдэгт нэг хүн гэхэд хитори гэсэн үг үзнэ. Тэгэхээр хитори дэ нөхцөл авчаар ганцаараа гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тэгэхээр ганцаараа номоо уншдаггүй. Футари дэ хоёулаа номоо уншдаггүй гэсэн үг байна. Футари гэдэг нь хоёр хүн гэсэн утгатай. Хүнийг тоолоход хэлдэг үг байна. Футари дэ. Миннаде. Миннаде. За минна гэдэг нь бүгд гэсэн утгатай. Тэгээ миннаде гэхээр бүгдээрээ гэсэн утгыг илэрхийлнэ. Бүгдээрээ тийм ээ найзуудтайгаа, ангийнхантайгаа, гэр бүлийнхантайгаа бүгдээрээ уншдаггүй гэсэн санаа авах. Ана тава харин чи гэж юм тийм ээ. За саяны одоо гарснаар хаана уншдаг вэ? Хинтээ уншдаг вэ гэж асуусан үг байна. За. За тэгэхээр бүгдээрээ хамтдаа уншъя. За уншаарай. Яму. Аха. Яму. Яму. Coin day. Coin. Оо сайн. Coin day. Аха. За дараагийн үг нь Дэг нь уншаад байдаг. Coffee. биш ээ. Coffee. Биш ээ. Coffee. Ка хэ гэж үү?
Энэ ганцаараа. Аха. Ганцаараа бол фу үсэг тийм ээ. Жижиг ээтэй орохоор ямар дуудлага гарна гэлээ багшин? Фэ. Ташаага тулсан фэ тийм ээ. Кафе дэ. Кафе дэ. Аха. Кафеде. Мгм. Деншио. Денша. Аха. Денша. Деншаде. Денша дэ. Хому. Хомуде. Оо зүйтэй. Хомуудэ. Одоо ингээ уншиж чаддаг болчоор гоё байгаа үстэй. За дараа нь. Сакурано. Аха. Shitade. За зүйтэй. Сакурано штаде. За энэ рэ үсэг шүү. Рэ. Катаганагийн рэ үсэг. Эх 7 хоногт бид нэр энэ үсэг. Аха. Тойрэдэ. Зүйтэй. За дараа нь. Toride. Хиторидэ. Futaride. Фударидэ. Minnade. Миннадэ сайн байна. Anatawa. Анатава харин чи гэж асууж байна. За бүгдээрээ эхээ нэг удаа сонсч. За тэгээд шинэ үгнүүдэд дэвтэр дээрээ түүжчих гэнэ тийм ээ. Гэрийн даалгавар гэсэн үг байна. За тэгээд тэрглээс ирсэн одоо тэр аппликейшнийг та хэд утсан дээрээ суулгаад бас сонирхоорой. 레벨 0読む 公園でカフェで電車でホームで桜の下でトイレで一人で二人でみんなであなたは За ийм их байна тийм ээ. За өнөөдрийнхөө үдсэн хоёр ихийн сонсголын одоо сонсох юугийн дасгалын багш нь явуулж та нар бас завтай үедээ сонсож байгаарай. Орой унтахаасаа өмнө ч юм уу сонсож байгаад унтж байгаарай. За юу. За тэгээ гэрийн даалгаварт энэ сүүлд үдсэн юм уу гэдэг ихийнхаа шинэ үгнүүдийг дэвтэр дээрээ түүгээд орчуулгын ард нь бичээд тэгээ гэрийн даалгавар нь гэсэн үг шүү. Хай за кёно бенкё ва коре де варимас. Sayonara. Sayonara.